Хай манайхан ганайн бичлэг үзэж байгаа бүх хүмүүстээ уламжлалт ёсоороо өглөө өдөр оройн мэндийг хүргье. За би бичлэгээ эхлүүлэхээс өмнө нэг зүйлийг хараадахъя. За би амьтдын тухай бичлэгийг хамгийн сүүлд 11 сарын өмнө оруулсан юм байна. 11 сар гэдэг бол багагүй урт хугацаа. За өмнө нь би та нартай хөөрдөм амьтад, ухаантай амьтад, амьтдын гадаад үзмжийн өөрчлөлт гэд олон бичлэгийг хүргэжсэн. За энэ удаа ямар бичлэг хүргэх вэ гэхлээр амьтдын содон зан чанарыг харуулсан хэд хэдэн нэвтрүүлгийг би та бүхэндээ орчуулж ярьж өгнө. Товчхондоо тэднийг ахин нэг өөр талаас нь харуулсан нэвтрүүлэг гэсэн. Өнөөдөр би та бүхэндээ 3 нохой 1 муурыг танилцуулна. За ингээд бүгдээрээ бичлэгтээ анхаарлаа хандуулцгаая. За эхний амьтан. Эзэн нохойгоо илгэндээ наагаад тэврээд сууж байгаа харагдаж байна. Энэ нохойг бүгдээрээ Саарлаа гэж нэрлэе. Эзэн Саарлагийн тухай ярихдаа манай нохой надтай хамт гэртээ байхдаа тогтун, тайван байдаг. Түүнээс өөр амгалан амьтан үгүй юм шиг санагддаг. Гэхдээ нохой маань гэрээс гараад л тис өөр нохой болж хувирдаг. Нэг ёсондоо 2 нүртэй гэж ярьсан. Саарлаа цэцэрлэгтээ ирж гин. Нөгөөх тайван уужуу Саарлаа маань гинтэл нэг нохой руу дайраад хазаж орхисон. Түүнийг болиулаад холдуулсан ч гэсэндээ буцаж гүйж ирээ дахиад л хазаад байгаа. За энэ хазуулаад байгаа хүрэн жижигхэн нохойг пандэ гэдэг. За пандэ гэдэг нь солонгос хэлнээс монгол хэл рүү орчуулах юм бол эсрэг, сөрөх гэсэн утгыг илэрхийлнэ. Ядчихад эсрэг, сөрөх гэсэн утгатай ийм нохой байна. Саарлаа энэ пандэ гэд нохойтой бүр анх уулзсан тэр өдрөөсөө эхлээл дургүй байсан гинэ. Тэгээд айл болох энэ хоёрыг хол байлгахгүй бол пандэ гимтээч гэдэг юм байна л да. Пандэ ч гэсэндээ энийг нь мэдээд Саарлагаас айдаг, айл болох нуугдаад, ажиглаад жоохон хэцүү байдалтай харагдсан. Бүр алхам тутамдаа хаана байгааг нь хараад л хаалганы ардуур нуугдаад их өрөвдмөр. Тэгээ хамгийн хачирхалтай нь Саарлаа зөвхөн энэ нохой руу л ингэж дайрдаг. Бусад нохойд энэ зангаа огт гаргадаггүй. Саарлаа хэдэн сарын өмнө энэ найлд үрчлэгдэж ирсэн байна. Өмнө нь өөр эзэнтэй байсан гэсэн үг. За тэгээд нэвтрүүлгийн багийнхан маань түүнийг өмнө нь ямар нохой байсан, яагаад үрчлүүлэх болсон зэргийг мэдгээр өмнөх эзнийх рүү зочлоодсон байгаа. Тэгээ өмнөх эзэн нь хэлэхдээ Саарлаа манайд бас л нэг 2 сар орчим болсон. Тэгээ манай нохойдоо муудаад таарахгүй хэцүү байсан болохоор яах ч аргагүй өргүүлэх болсон гэж хэлсэн. Тэгээд нохойгоо дуудсан чинь яасан гэж нөө манай байн дарамтлуулаад дээрлэхүүлээд байдаг пандатай маань бүр ижилхэн ерөөхдөө маш төстэй нохой гараад ирсэн. Тэгсэн чинь яасан гэж Саарлаа бүр харамгцаал архираад хуцаж эхэлсэн. Пандайг хараад яаж уралдаггүй яг тэр зангаа энэ нохойд гаргасан. Тэгээ энэ бүгдийг мэрэгжлийн эмч яг юу гэж тайлбарласан бэ гэхээр амьтад ч гэсэндээ яг хүнтэй адилхан өмнө нь авчижсэн шархаа тийм ч амархан мартдаг юм бишээ. За жишээлх юм бол эзэн нь өндөр биетэй эрэгтэй хүн байгаад нохойдоо гар хүрээд айлгадаг байсан бол за тэр эзэн нь хэдэн удаа солигдсон бай нөгөөх нохой маань өндөр тийм эрэгтэй хүнээс айхайдсан үргэлжийн байж байгаа. За тэгээ Саарлагийн жишээн дээр авч үзэх юм бол Саарлаа яг жаахан байхдаа өөрийгөө хамгаалж чадахгүй байх тэр үедээ ч юм уу яг ийм дарамтанд өртөжсэн баг. Тэгээ яг Саарлаг дарамтлажсэн тэр нохой нь бол бор өнгөтэй, үслэг за яг хэлбэр дүрсний пандэтэй адилхан тийм нохой байсан баха. Тэгээ хазаад би сэтгэлийн ямар нэгэн дарамт үзүүлж исэн учраас яг ижил төстэй тэр нохойгоо харахлаарэ өмнөх тэр мэдрэмж нь гарч ирээд тэгэд түүнд дургу байгаагаа яг ингэж илэрхийлж болно гэж дүгнсэн байна. Тэгэд яг ийм байдалд орсон амьтдыг эмчлэх сэтгэл зүйн олон төрлийн арга байд юм байна л да. За гэхдээ хамгийн хурдан бөгөөд баггүй үр дүнд хүрэхээр нэг аргыг санал болгосон. За тэр арга нь яг ямар арга байсан бэ гэхээр Саарлагийн хувьд муухай дурсамжийн сэдрээгээд байгаа тэр нэг гадаад үзэмж байгаа да. Тэрнийг нь баг зэрэг өөрчлөөд үзэх юм бол энэ хоёр нохойны хоорондын харилцаанд өөрчлөлт гарч болно гэж зөвлөсөн байна. За манай пандэ нохой тэгэхээр гоо сайханд орох шаардлагатай болсон гэсэн. За үсийг нь арай өөр загвартай болгоод үнэр нь ч гэсэндээ үнэрт нь бас анхаарал тавиад өөрчилж үзсэн байгаа. Нөгөө хүслэг жижигхэн харагддаг байсан нохой маань загварлаг өөртөө итгэлтэй зээгзгэр нохой болоод өөрчлөгдсөн. Гоо сайханд ороод дуусны дараа пандыг тэрч орж ирээд Саарлаад харуултал танихгүйсэн. Хараад л уурлаад идэг байсан нохой чинь сонжиж хараад ирж үнэрлээд бүр тоглох гээд ойртоод байгаа.
Харин Пандагийн хувьд бол өмнө нь мэдчихсэн нөгөө айц нь хэвээрээ байгаа. Тэгээ Сарла болохоор бусад нохойтой яг ямар байдгүй, ямар хөвгөлтэй сайхан аж гаргадгүй тэр бүгдийгээ гаргаж эхэлсэн байгаа. За тэгээд нэвтрүүлгийн төгсгөлд гэрээ эзэн хэлэхдээ нохойнууд маань бүгдээрээ хоорондоо эвтэй нартай амьдрал хамгийн сайхан байна. Сарла маань одоо Пандыг хараад ямар нэг ширүүн зан гаргахгүй эвтэй байх болов уу гэж би бодож ийн гэсэн үгээр нэвтрүүлгийг төгсгсөн байгаа. За тэгээ миний хувьд болохоор за яг Сарлагийн өнцгөөс харах юм бол дээрлгүүлдэг байсан тэр нэг хэцүү үе, сул дорой байх үеийн дурсамжийг сэтрээгээд байгаа учраас өөрийн мэдлгүй юм маш гараад ийн гэж байгаа ч гэсэндээ Пандагийн өнцгөөс харах юм бол бүр айгүй өрөвдмөр байгаа байхгүй. Ямар ч гим хийгээгүй зүв зүгээр байж гал дээрлгүүлдэг, тэгээ айц давтдаг. Тэгээд өөр нэг нохойд таалагдахын тулд өөрчлөгдөж байгаа нь жоохон шудраг бус санагдаж байгаа. Гэхдээ яг энэ нөхцөл байдалд авч болох хамгийн хурдан арга нь бол энэ юм байна л да. Тэгээд айл талдаа ашигтай эмчилгээ болсон юм уу да гэж харагдаж байна. За дараагийн амтан. Нэвтрүүлэгчид хаалгыг онгойлгоход баярлаад гүйж байгаа энэ нохойг Ivor гэдэг. За хүн орж ирснийг ч тооцохгүй эзэндээ эрхлээд өсөрч төвцээд тоглож байгаа харагдаж байна. Эзэн нь хаана юу хийн алхамч холтлгүй дагдаг гинэ. Тэгээ эзэн нь суугаарай гэхээр суугаад хөлөө өгөөрэй гэхээр өгөөд бүр үнсээрэй гэхээр үнсэж байгаа. Тэрээр эзнийхээ хэлсэн үгийг маш сайн ойлгож үгэнд нь сайн ордог дуулууртай нохой гинэ. Ivor маань эзэндээ эрхлээд хэвтчихсэн гинтэл хөлөө хазаад архираад эхэлсэн. Хөлөө зуучхаад тавихгүй байгаа. Тэгээ эзэн нь тайвшруулад болиулсан ч гэсэндээ ахиад л хөлөө зуугаад архираад хэвтээд байгаа. Тэгээ энэ үйлдэл нь бүр байнгын давтагдаад байгаа. Хоолоо идэж явахдаа ч гэсэндээ байж байгаа л өөрийгөө хазаад. Тэгээ зүгээр ч нэг хазаад байгаа юм биш. Бүр архираад шүдээ арьсандаа шигтгэхэд зуучаад байгаа байхгүй юу? Энэ талаар эзнээс нь асуухад эзэн нь хэлэхдээ би яг нарийн учрыг нь сайн мэдэхгүй. Ингээд бие гэмтээгээд байдаг. Хөлн шарахгүй, бие нь шүдний оромгүй байна гэж огт байхгүй. Бие ураад цус гаргаад байдаг. Тэгээ би энэ үед нь хүйтэн жин тавиад тайтгаруулахаас өөр юу ч хийж чадахгүй байгаадаа сэтгэл их өвддгөө гэж ярьжсэн. Ингээд тэд хамтдаа амтны имлэг орсон. Очоод зураг авахуулаад цусны шинжилгээ хийлгсэн байгаа. X-ray зураг болон цусаар ямар нэгэн өөрчлөлт илрээгүй. Юу гэсэн үг вэ гэхээр бие мах бодийн ямар нэгэн өвчнөөс болоогүй гэсэн үг. За энэ бүгдэд эмч ямар тайлбар хийж ямар онш тавьсан бэ гэхээр ийм үйлдэл гаргаж байгаа нь ямар нэгэн траума буюу сэтгэл зүйн цочрол авч байсан. Тэгээд түүнээсээ стресстэд яг стресстж байгаагаа илэрхийлж байгаа нэг хэлбэр байж болно гэж тайлбарласан. Тэгээ амьтад тийм үед хөлөө хазах, өөрийгөө бэртээх ямар нэгэн үйлдэлээ байнга давтах зэрэг үйлдэлийг гаргад юм байна л да. Тэгээ энэ нь бусдын анхаарлыг татах зорилготой үйлдэлүүд юм байна. Ингээд энэ бүгдийг сонссон эзэн нь ярихдаа Ivor маань миний бодсноос илүү их дарамт зодуур үтсэн нохой бололтой. Би санамсаргүй байдлаар зодуулж байгааг нь хэд хэдэн удаа харж байсан. Тэр үедээ болиулж байсан ч гэсэндээ миний хараагүй мэдээгүй өнгөрсөн олон хар дурсамж түүнд байдаг бололтой гэд нулимс туслалж байгаа. Тэгэхээр өмнө нь Ivor маань зөндөө олон удаа зодуулж исэн гэсэн үг. Тэгээд нэвтрүүлгийн багийнхан нэг зүйлийг ажигласан. За тэр нь юу байсан бэ гэхээр Ivor хашаандаа ганцаараа үлдээд олон цагийг өнгөрүүлж байхдаа ямар нэгэн өөр үйлдэл огт гарахгүй байгаа. Зүгээр л ийш тийшээ очиж хэвтээд хашаандаа холгоод бүр нэг ч удаа өөрийгөө хазаагүй. Харин хажууд нь хүн байх үед л өөрийгөө хазаадгаа харагдаж байгаа. За энэ дүрслэлийг хараад Ivor маань яг хүнтэй байх үед л өөрийгөө хазаад байгаа юм байна да гэж би ойлгосон байхгүй юу. Гэтэл мэрэгжилтэн хэдэн цагийн турш Ivorыг ажиглаад учрыг нь олсон байгаа. Та нар маань бас ажигласан байж магадгүй. Нох хойнд хэн нэгэн зүгээр л гар хоосон ойртох үед тэр бүр ямар ч үйлдэл гарахгүй зүгээр байгаа. Харин гартаа юм барьсан харагдах төдийд л өөрчлөгдөд байгаа. Гартаа барьсан зүйлийг нь хараад уурлаад өөрийгөө хазаад байгаа юм байна л да. Тэгээд нэрээ бичлэгийг ухраагаад Ivorын үйлдэлүүдийг бүгдийг нь ажиглаад үзсэн чинь яг тийм байсан. Зүгээр л яг гартаа юм барьсан байгааг хараад л уурлаад исэн гэсэн үг. Тэгээ камер барьж байгаа залуу хажууд нь байсан учраас бас өөрийгөө хазаад исэн байх нь шүү дээ.
Тэгээ яг мэрэгжилтний хэлжсэн яг таарж байгаа байхгүй юу? Гартаа ямар нэг зүйл бариад өмнөх эзэн зоддог байсан. Тэгээ хин нэгнийг хазахгүй өөрийгөө хазж гин гэдг нь айгүй өрөвдөлтэй байгаа. За тэгээд Ивор нохойг эмчлэх аргуудаас 3-ыг туршиж утсан байгаа. За яг одоо дэлгэцэн дээр харагдаж байгаа зүйлсүүдийг би будаг ч юм уу ямар нэгэн биед түрхэх зүйл байна гэж бодсон байхгүй юу? Эдгээр зүйл нь цэцгийн хандаар хийсэн тайвшруулах зорилготой тоснууд юм байна. Тэгээ энэ тосыг үнэрлэх юм бол тайвшрах юм байна. Салфетгэнд нөгөө тоснуудыг шингээгээд газарт байрлуулад Иворд үнэртүүлтэл нохой маань бүр үнэрлээл баг дээр нь хөвтөх гээд байгаа маш таатай байдлыг мэдрээд тайвширч байгаа нь ажиглагдсан. Тэгээ үүний дараагийн нэг эмчилгээний арга барил нь юу байсан бэ гэхээр ямар ч нөхцөл байдал үүссэн хөлөө хазахгүй байлгах үүднээс нөгөөх тосны үнэртэй бэнтээр хөлийг нь ороогоод бас шүдээ гаргаж чадахгүй байлгахаар хүзүүч зөөлгсөн байгаа. Яаж ч ууралж исэн хөлөө хазахааргүй болгосон гэсэн. Үүний дараагаар нөгөөх айгаад байсан эд зүйлсүүд байгаа да хүмүүсийн бариад байсан шүүр, шүхэр гэх мэт зүйлсүүдийг дуртай амттных нь хамтаар газарт байрлуулад нүдийг нь боогоод нохоогоор үнэрлүүлсэн байгаа. Үнэрлэх мэдрэмжээр нь дамжуулаад айцыг нь дарах арга юм байна. Тэгээ нохоо минь нөгөө амттнаа олж идэхийн тулд бүгдийг нь үнэрлэх болж байгаа байхгүй юу? Хэсэг хугацааны дараа нүднийх нь болтыг авсны дараа яг харамгцаа бол жоохон архираад ууралж исэн ч гэсэндээ ойртоод баг багаар үнэрлснийхээ дараа зүгээр болж байгаа. Тэдгээр зүйлсээс огт айхаа болсон гэсэн. Тэгээ хамгийн гайхалтай нь хідэн цагийн дараа бүр ямар ч айцсгүй болоод хуурчихсан. Тэгээд нэвтрүүлгийн төгсгөлд Ивор маань эзнийхээ хажууд маш амгалан унтаад харин эзэн нь бүх муу дурсамжаа мартаад хамтдаа сайхан дурсамж бүтээцгээе гэсэн үгээр нэвтрүүлгийг төгсгсөн байна. Айх айцсаа дарахын тулд өөрийгөө бэртээдэг байсан Ивор нохооны түүх байлаа. За дараагийн амтан нэвтрүүлгийн багийнхан зорьсон айлдаа ирж байгаа зураглалаар нэвтрүүлэг маань эхэлсэн. Хаалгыг гэрийн эзэн өвөө тайлж өгж гин хэсэг хугацааны дараа. Гэрийн эзэд зузаан хувцаслаж малгай бээлийн өмсөд нэг өрөөнийхөө хаалгыг зөөлн нээсэн. Тэгээд өвөө жаахан айсан хоолоогоор цаашаа яваа. Цаашаа яв гэд хаалгыг том онгойлгож чадахгүй зогсоод байсан. Хаалганы цаана зүгээр нэг муур байгаа. Энэ муурыг жүүн гэдэг. Тэгээ зураглаач өрөөнд орж бичлэг хийх гэсэн чинь шууд л гүйж ирээд дургуйцлаа илэрхийлж байгаа. Нилээд ширүүн ааштай ууртай муур болов гэмээр харагдчихсан. Энэ үед гэрийн эзэд тэр их ууртай байна хэдүүлээ жоохон байжгаад ороод ирье гэж хэлээд зочны өрөөндөө сууж байгаа. Гэрийн эзэд муурны тухай ярихдаа гинтэл үсрээд ороод ирдгээ. Толгой, нүүр, гар гэд майжхгүй газар байхгүй. Хэсгийн хугацаанд л юу юугүй дайраад ирдэг болохоор хамгаалахад хэцүү байдгаа гэд муурнаас үүссэн шархнуудаа харуулж байгаа. Хазуулж маажуулаагүй газар үлдээгүй. Тэдний бие нь хумс, шүдний ормоор дүүрсэн байгааг харж байна. Тэгээ энэ олон шарх зөвхөн тэр хаалганы цаана байгаа жүүн гэд муурны үлдээсэн шархууд. Эмээ өвөө хоёрт дахиад нэг муур байгаа гинэ. За энэ муурыг хар уг гэдэг. Нөгөө муураа бодох юм бол айдуу зөөлөн ааштай бас эцдийгээ аюул дүрдэх үед нөгөө муурнаас хамгаалдаг гинэ. Тэд хэлэхдээ идэх хоолыг нь бол яаж иж гад оруулаад өгчдгөө. За харин өтгөн шингэний савыг нь байнгын цэвэрлэх хэрэгтэй байдаг болохоор сүүлийн үед тэр л их асуудал болоод байна гэж ярьсан. За ингээд муурны тэр савыг нь хоослоод цэвэрлэхээр тэд хамтдаа өрөөрөө орхолж байгаа. Хөлийн уулнаас толгой хүртлээ айл болох зузаан хувцлаад орж байгаа. Тэд өрөөнд ороод савыг цэвэрлэх хооронд жүүн муур бүр ганц ч хором тайван суугаагүй. Доороо эргэлдээд ийш тийшээ холхиод сонин дуу гаргаад эргэн тойрноо байнгын ажиглаастай байгаа. Тэгээд гинтэл ухсгээд өрөөнөөс гараад гүйчихсэн. Араас нь алхах тэд муурны хөдөлгөөн бүрээс нь түгшээд сандарч айж байгаа. Гэсэн чинь удаан хугацааны дараа гарч ирсэн болоод ч тэрүү муур маань өвөөгийн өвөр дээр гараад маш ээлдэг аашилж исэн. За тэгээ энэ үйлдэл нь гэрийн хүмүүсийн айцыг дараад уур амьсгалыг өөрчилж эхэлж байгаа. Гэтэл хэдхэн минутын дараа буудангийн наа сууж исэн муур маш хурдтайгаар өвөөгийн толгой руу дайрч маажиж эхэлсэн. Тэгээ болоогүй эвгүүцэм дуу гаргаад буудан доор ороод бүр гарч ирэхгүй удсан. Муурыг гарч ирэхийг хүлээгээд бүгдээрээ буудангаас холдоод зогсож исэн. Тэгтэл нөгөөх муур маань гинтэл нэвтрүүлэгч залуу руу хүсрээд ирсэн.
Тэгээ харин Аз болж энэ үед харуу гэд нөгөө нэг муур маань дундуур нь ороод зогсоож байгаа. За тэгээд нөгөө муура арай ээж өрөөнд нь оруулсан. Тэгсэн ч гэсэндээ муур бүр огт тайвширч өгөхгүй дайрсан хэвээрэл байгаа. За ингээд жүүн муур маань яагаад ийм ааштай болсон талаар эцдээс нь асуусан. Бүх зүйл гинтийн байгаагүй гинэ. Муур маань зулзаалах үеэс яг энэ бүх үйл явдал эхэлжсэн. Түүний гидсэнд 7 зулцаг бүрлдсэн байсан юм байна. Тэгээд эмчид үзүүлсэн чинь нэг зулцаг нь хүүгээ ороочихсан байна. Өөрөөрөө зулзаалах боломжгүй. Заавал мисалжилбар хийнэ гэж хэлсэн байна. Тэгэд мисаслын аргаар гаргаж авах хооронд нэг зулцгийг нь аварч чадаагүй. Харин 6 зулцгийг нь 9 минут гаргаж ирсэн юм байна. Харамсалтай нь хэдхэн хоногийн дараа нөгөөх 6 зулцганы 3 8гүү болоод тэг яг 3 зулцгтайгаа үлдсэн юм байна. Энэ үеэс эхлээд түүний сэтгцэд өөрчлөлт ороод яг өнөөдрийн энэ цан ааш нь тогтоод үлдчихсэн гинэ. Өөрийнхөө зулцгыг хүртэл хазаж бэртээгээд байд суух аргагүй болгосон юм байна. Тэгээ тийм болохоор зулцгуудыг нь өөр сайн гэр бүлд өрчлүүлчихсэн байгаа юм байна. Тэгээ эцэд нь хэлэхдээ бид түүнээс айдаг ч гэсэндээ үргэлж түүний хувьд гэмтэй буруутай юм шиг санагддаг. Зүг зүгээр тайван байсан муур ийм болчихсонг нь хараад өрөвдөх сэтгэл их төрдгөө. Зулцгаа хараад тайвшрах юм болов уу гэхээр улам ширүүн ацсан гаргаад байгаа. Тэгээ бидэнд бас хэцүү байгаа харагдаж байгаа ч гэсэндээ бидний мууранд бүр хэцүү байгаа болоод л ийм байдалд хүрсэн баха. Нэгэнт л манай гэр бүлийн гишүүн болоод ирчихсэн болохоор эцийг нь хүртэл харж хандаад яавал өмнөх шигээ сайхан сэтгэлтэй муур болохоор байна. Чадах бүх зүйлээ хийнэ гэж ярьж байгаа. Ингээд нэвтрүүлгийн багийнхан түүний одоогийн сэтгэл зүйн байдалтай холбогдуулаад мэрэгжлийн эмчээс зөвлөгөө авсан баа. Тэгээ эмч хэлэхдээ би маш их гайхлаа. Жүүний муур шиг байгаа онилж агаад гинт дайралт хийж бусдад санаатайгаар бэртэл ингэж учруулдаг муурыг би анх удаа харж байна. Тэгээд муурны зан ааш үйлдэлүүдийг нь ажиглаад дүгнэлт хийсэн байгаа. Хамгийн түрүүнд зулцгаа алдсан нь түүнд хүн дээр нөлөөлсөн байна. Амьтад ч гэсэндээ өөрийнхөө биенээс ам бүрэлдүүлээд төлөлөх, зулзаглах гэд яг тэр үедээ яг хүн шиг тийм хямралт өртдөм байна. Тэгэд энэ муурны хувьд бол 3 зулцгаа нүдэн дээрээ алдна гэдэг нь их муурны хувьд асар том цохилт болжээ. Эмч зөвлөхдөө түүнийг эмчлэх хамгийн ихний арга бол аюулгүй тоглог орчоон гэж хэлсэн. Зулцгануудтай нь уулзуулахаас илүүтэйгээр өөрөөс нь эхлээд эмчлэх ёстой. Жүүн яг ямар зүйлд дуртай, ямар өнгөнд дуртай, ямар зүйл түүний сонирхлыг татдаггүй, ямар тоглоомонд дуртай вэ гэд түүнд яг тохирсон аюулгүй халуун дулаан байдлыг мэдрүүлэхээр тийм орчин бүрдүүлэх ёстой гэж хэлсэн байна. Тэгээ бас энэ муурны хувьд сэтгэл зүйн товтортой байлгахын тулд зүгээр нэг ийм арга хэрэглээ зогсохгүй зайлшгүй эм хэрэглэх шаардлагатай гэж хэлсэн. Ингээд муурны өрөөнд зөвхөн түүнд зориулан тогтчулсан торыг оруулж ирж байгаа. Эргэж тойрч харж яснаа өвөөгийн тусламжтайгаар тутагшаа орсон. Түүний сонирхлыг маш ихээр татж байгаа харагдаж байгаа. Тэрээр яг одоо хоолоо идээд ээж байна. Бас түүнийг тайван байлгахад туслах үүднээс намуухан хөгжмийг бас өрөөнд нь байнга тоглоулах шаардлагатай гинэ. Эзний хараал бахирдаг байсан муур маань биеэ өрүүлээд маш тайван болж эхэлжсэн. Тэгээ нэвтрүүлгийн төгсгөлд эзэн эмээ маш сайн зүйл боллоо. Одоо бүх зүйл сайхан болох байхаа. Нэрээс шалтгаалсан бүх зүйлийг буурныхаа төлөө хийсээр байх болно гэсэн үгээр нэвтрүүлгийг төгсгсөн байгаа. Өхөөрдөм хөөрхөн зулцгнуудаа өөрхөө нүдэн дээр алдснаас болоод эм сэтгэл зүйн өөрчлөлтөнд орсон нэгэн муурны түүх байлаа. За бүгдээрээ хамгийн сүүлийн амьтантайгаа танилцъя. Одоо бороо орж ийн. Чиндороо буцаад ирээ. Бас хаашаа явах нь вэ? Бороо орж штэ. Гэртээ орцгоё гэж дуудах эмэгтэй. Түүний хариуд дурамчхан байдалтай эргэн явах нохойн зураглалаар нэвтрүүлэг эхэлж байгаа. Нохойг хашаанд оруулаад биеийг нь арчичаад эргээд харах хооронд ахиад л хаалганы зүг явж байгаа. Энэ их борооноор тэгтлээ тэмүүлж байгааг нь харахад түүнд гадагшаа гарах чухал хэрэг байгаа бололтой. Яг энэ харагдаж байгаа хууларсан банцнуудыг гадагшаа гарах гэд хөлөөрөөс хамарцаар байгаад энэ нохой маань ийм болгочихсан юм байна. Нохой эзэн эмэгтэй хэлснээр хадам ээж Жиндуур хоёр маань цаг тутам хамт байдаг байсан.
нохой гадагшаа гарна гэх юм бол ээж огт хоригддаггүй, хідэн цаг болж исэн ч гэсэндээ дагуулаад л гардаг. За харин хатам ээж маань гадагшаа гарах үед араас нь яг л чиргүү шиг Чиндуур нохой маань дагаад явдаг байсан. Энэ хоёр хоорондоо яг л холбоотой юм шиг хоёр байдаг байсан. Өдрийн бүхэл цагийг энэ хоёр хамт өнгөрөөдөг байсан. 2 жилийн өмнө хатам ээж маань Тэнгэрийн оронд одсон. Тэг яг тэр үеэс хойш нохой гэртээ тогтхоо байчихсан. Цаг тутам гадуур холигдог болчихсон гэж ярьсан. Тэгэд үнэхээр үнэн бололтой. Талгаачийн зургийг гаргаад ирсэн чинь эргээ харчихсан байсан нохой буцаж ирээд зурагт ойртоод үнэрлээд байж байгаа зураглал яг одоо харагдаж байна. Тэгээ хүмүүсийн ярьж байгаагаар оршуулах ёслол болох үед ч гэсэндээ энэ нохой яг оршуулгын тэр талбайгаас алхамж холтоогүй. Тэгээ тэр үед нохойны нүднээс нулимс гарч байгааг олон хүн харж байсан гинэ. Тэгээ энэ дүүргийн хүмүүс Чиндуурыг бүгдээрээ танд юм байна. Тэгээ тэд нар ярихдаа өмнө нь цог залбоотой маш сэргэлэн нохой байдаг байсан. Тэгээ тэр өдрөөс хойш л юм гонигтай амтан болоод гэртээ тогтхой байчихсан. Хэлэхгүй байгаа болохоос л биш эмээгээ л хайгаад энэ тэрүүгээр явж байгаа нь илт байдгаа гэсэн. Тэгээ үнэхээр л Чиндуур ямар нэг юм хайгаад байгаа юм шиг яг ороод буцаж гараад байгаа байхгүй юу. Тэгээ яг одоо дэлгэцнээр харагдаж байгаа энэ байшинд нэг эмээ амьдардаг байсан гинэ. Тэр эмээ талгаачтай найзууд байж л дээ. Амьд сэрүүндээ өдөр болгон Чиндуурын хамтаар энэ гэрээр орж гардаг байсан байна. Тэгээ эмээг энд байна гэд хайгаад идэм үү өдөр бүр энүүгээр ирээд буцдаг гинэ. Нохойг яг хаашаа явахыг ажиглаад араас нь дагахад яг л эмээтэй хамт ирдэг байсан тэр газруудаа нэгийг ч үлдээлгүй орч гарч исэн. Тэгээ олон жилийг хамтдаа өнгөрүүлсэн эмээ нь хаа нэгтэй байгаа гэж найдаад хайгаад байд юм шиг байна. Тэгээ малын эмчийн зөвлснөөр за энэ уг нохой маань залуухан нохой биш байна. Бас нас нь их өндөр болсон байна. Талгаач эзэн нь түүний сэтгэлд маш их байр суурийг эзэлдэг учраас мартахад хэцүү. Тиймээс гэртээ байлгах гээд хорих нь эсэргээрээ түүний сэтгэлд улам их дарамтыг өгнө. Хайгаад хараад явахыг нь болиулалгүйгээр харин ч хаашаа явмаар байгаа газар руу нь явуулаад хамтдаа алхаад түүнийг ойлгож өгөхийг зөвлөсөн байгаа. Тэгээд үүний дараа Чиндуур маань ганцаараа алхдаг байсан тэр гудамжаар одоо хамтдаа алхаж эхэлсэн. Одоо харагдаж байгаа энэ хийд рүү эмээ Чиндуур хоёр өдөр бүр ирдэг байсан юм байна. Эмээг нас орсноос хойш ганцаараа энэ хийд рүү хэдэн удаа ирснийг тоолж баршгүй. Тэгээ эзэн нь хэлэхдээ би маш завгүй ажлын хуваартай байдаг байсан. Тэгээ түүнээсээ болоод Чиндуурд цаг гаргаж хамтдаа байх боломж байдаггүй байсан. Харин одоо би ажилласаа гарч ирсэн болохоор түүнтэй хамтдаа цагийг өнгөрөөж хатан ээжийнхээ хоосон орон цайг нөхөд хамтдаа байх болно гэсэн үгээр нэвтрүүлгийг төгсгсөн байгаа. Өдрийн бүхий л цагийг эзнээ хайж өнгөрүүлдэг байсан Чиндуур нохой түүх байлаа. За бүгдээрээ өнөөдөр 4 амьтантай танилцлаа. Баярлдаг, гомддог, сандаг, шаналдаг, хайрладаг гэд бид бүхэнд байдаг бүх сэтгэл хөдлөлүүд амьтанд ч гэсэн байдаг юм шүү гэдгийг харуулсан сургамжтай нэвтрүүлгүүд байлаа. Тэгэд энэ удаагийнхаа бичлэгийг энэ хүрээд өндөрлүүлье. Миний бичлэгийг дандаа тухлан сууж хүлээн үздэг та нартаа маш их баярлалаа. Миний бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дараад намайг дэмжээрэй. Бас миний Instagram хуудсыг дагаарай. За ингээд дараагийн бичлэгээр дахин уулзтлаа. Түр баяртай.